Одоо энэ гөрүүл дээр бас тэгэл мэдээж ирийг те өвчин зовлон тохиолдно. Ер нь ямар арга хэмжээ авдیں۔ Ер нь танай эмнэлэг энэ хүлэгч амьтан дээр ер нь ямар арга хэмжээ авдаг вэ? Гөрүүл могооны хувьд ер нь бол төстэй л амьдралын орчин нөхцөл илүү төстэй байгаад байдаг тийм ээ. Чиглэг дулаахан халуун орчинд байх хэрэгтэй байгаад байдаг. Тэгээд эдрийг нөгөө хүүтэн цустай амьтад гэж нэрлэхээр хүмүүс нөгөө жоохон хүүтэн газар байлгачих гээд байдаг. Тэрийгэд ахаар тэдрээсээ хамаарат эд хоолндоо мууддаг тохиол байдаг учраас энэ хүүтэн цустай гэдэг маань орчны температураас хамаарат градусын янд бүр болж идэг болохоор аль болох дулаан чиглэг орчинд байлгана л гэсэн үг юм. Тэгээ яг Монголын нөхцөлд ажиглаж хахад нөгөө одоо яг нэг халаалт зогсдог үе болон халаалт ирдэг үеийн өмнө ч нэг жоохон хүтэн байгаад байдаг штэ. Тэр үеэр ийм жижиг мөлхөгчтэй амьтад нэлээ өвчтсөн ирдэг, хоолоо идэхгүй байна. Эсвэл нэг л биш байгаад байна гэж ирдэг. Тэгэхээр яг нөгөө тэр үед нь хүмүүс маань температурын юуг нь алдагдуулсан байгаад байдаг юмнууд бол байдаг. За тэгээд гөрүлийн үед болохоор нөгөө нэг махан эзэжтэн, холимог эзэжтэн, ногоо эзэжтэн гэх 3 янз байдаг. Гэтэл хүмүүс маань анх авахдаа яг нөгөө ямар төрлийн мэдэхгүй авцсан байдаг учраас тэрнтэй холбоотойгоор буруу хоолоор хоолоо авцсан байдаг. Холимог эзэжтэй амьтныг дан ногоогоор хоололцсон юм уу те. Тэрнтэй холбоотойгоор ямар нэг эрдсийн дутагдалд ороод арсны гуйжилт удааширдаг. За бүр нүдэндээ бүр хальс үсээ төвчдөг ч гэдэг юм уу те. Иймэрхүү тохиолдлууд байна. Дээрэс нь яг мал эмнэлгийн хувьд яг эднэр дээр хийгдэг вакцинжуулалт гэдэг юм бол байхгүй. Гэхдээ мал эмнэлгийн зүгээс бол туулгалтыг тогтмол хийлгэхийг ер нь бол эздэд санал болгодог. За мэдээж бүр нөгөө зэрлэг амьтнаар хоолдог байвал туулгалтыг бүр ойр ойрхон өгнө 3 сар тутамдаа өгнө. За лабораторийн цагаан хулган болон бусад нөгөө өвт хорхойн дээр бол харьцангуй гайгүй ч гэсэн энэ маань хүнтэй ойрхон амьдарч байгаа гэдэг утгаараа туулгалтыг бол тогтмол хийж явах нь зөв байдаг аа. Туулгалт гэдэг маань гидсний дотор паразит турхаг гадагшлуулна гэсэн үг юм. Энэ маань яг амьтнаа нэгт амьтнаа хамгаалж нөгөө талд нөгөө энэ амьтныг тижээж байгаа хүн маань бас тэндээс паразитын халдвар авах боломжтой учраас туулгалтын үйлчлэгийг тогтмол хийлгэх шаардлагатай байдаг гэсэн үг.